За сайн байна. Атганбаатар. Та нарт би бас нэг шинэ биткойн кран танилцуулъя. Энэ ерөөсөө шууд нэгт линкээр ороход л дэлгэцэн дээр ийм юм гарч ирнэ. Энэ дээр санаа зовх юмгүй шууд биткойн хаягаа хийгээд тэгээд ажиллаа эхэлчихнэ. Илүү дутуу байхгүй. За ингээл ажиллаа эхэлнэ. Яг уу гэхээр энийгээ дараад капчаага оншоод талина гэсэн. Ингээл дахиж хийгээл. Тэгэхэд нэг онц та айлхад 5 ёо сатош өгдөг. Гэхдээ ингэж хүлээхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр энэ сайтанд цаанаасаа давхар нээхийг хурдан хийхин тулд давхар нээхийг зөвшөөрсөн байна. Тэгэхээр хоёр төхнүүдэн дээр дахиад энэ сайтад давхар хийгээд ороод. Одоо ингээд давхар хийч. Өөрөөр хэлбэл чи энийг энэ проблем капчаага сайн хараа. Энийг даарлаа шууд нөгөө рүүгээ ороод хоёр зэрэг дараа явчих. Ерөөс зогсолтгүй. Тэгэл энийг дарахад л нөгөө төх рүү орохч нөгөө капчаанд бэлэн гараад ирчихнэ. Одоо энийг дарлаа нөгөө төх рүүгээ ороод ингээд бил цаанаас өөрөө бэлэн гараад байгаа. Тэгээд завсаргүй чилөөрөө ядардгүй бол энэ цаанаас нь өгөгдөөд л хэдлүүл хэддэг. Энийг дарах шаардлага байхгүй. Ерөөс ингээд энэ хоёр лугаа ээлжилж ороод багтал цаанаас чинь бэлэн онс чин гарч ирээд энийг дарлаа буцаад ороход энэний онс чуулан гараад ирсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ дээр би юу үзүүлэх гээд нэхэр энэ одоо өнөөдөр хийсэн сая одоо хийсэн капчааны тоо энэ болохоор 23-д нь өгөгдсөн гэж байна. 3 дахь нь одоо өгөгдгөл юм байна л да. Хүлээгдэж байна гэж байна. Энэ болохоор буруу хийсэн тоо нь энд гарч байна. Энэ зөв хийсэн мөртлөө бас судалж байгаа тэгээ өшөө 15 сатошины шиг нэмэгдэх юм байна шүү дээ. Тэгээд дээрээс нь яг үхээр түрүүний хэлдгээр одоо ингээд зөрөөл ирэхэд энд нь бэлэн гараад ирдэг байхгүй. Ханс чинь. Тэгэл ингээд зөрүүлээд хийгээд юм ерөөс. Ингээд нөгөөх рүү ороход энд нь бэлэн гараад ирсэн байгааз. Би болохоор ерөнхийд нь энийг ойлгуулаа хэлсэн чинь юу яах вэ? Одоо ийм байгаа шүү дээ. Тэгэл дараад орно нэгэнд нь орно нөгөөх нь бас давхар ингэж гаргаад хоёр зэрэг ингээд дараа явчих. Энэ би худлаа хийдсэн тав болцсон гинэ. Түрүү шинжилгээ 3 худлаа сүүлийн 2 яарад бас худлаа хийчих. Аль болох алдаа багтаа хийх. Тэгээд дээрэс нь энэ юу гэж зааж ирэх өшөө 74 онс таасны дараа бонус гэд бас энэ дээр чинь нэмээд өгдөг. Өшөө 15 ч 20 ч сатош нэмэгдээд өгöd. Энд чинь за тэдийг даруул бонус орж ирнэ. Энийг дараад дуусвал бонус ирнэ гэсэн тоо. Энэ нь болохоор өнөөдөр сая одоо дарсан тоо. Энэ нь болохоор зөв. Дарсан энэ буруу дарсан тоо ингээ гараад ирдэг. Тэгээд төргөө хийхийн тулд шууд хоёр зэрэг сонгоно гээл зэрэг дарчдаг хоёр тийш. Ханаа залуу хүмүүсүүд ядрахгүй юм шүү дээ. Тэгээд энэ дээр 10,000 голгаа гаргаж байна. Хос маш түргэн дарж байгаа л ингээл 10,000 сатоши болгоор шууд ингээл гаргаал авчиж болно. Өнөөдөр зовлон өдөрт хэдэн удаа авч болно. Та нарын юу л мэднэ. Чадвар л мэднэ. За энэ статистик одоо ингээ гаргасан байлаа. Хамгийн сайн хүмүүс нь энэ 59,000 гаргасан явж. Энэ зөвхөн өнөөдөр ингээд хийсэн байна гэдэг.
Энэ чинь үндсэн клиент гэдэг чинь үндсэн нөгөө юу ажиллагаа хийх хэрэгтэй. За нэг иймэрхүү амархан энгийн кран ямар ч бодох юмгүй л дараад энэ өөр гэж байна. Яг би сүүлийн үед энэ дандаа биткойн, сатоши ингээд олзуурл гэж хэлээд инхээр үнэн өсөж байна. Тэгээд дээрэс нь энэ авсан сатошига майнинг их явуулаад байна гэж майнингд бас оруулаад тэгээ юу болохыг харалта тий. Биткойны хаш өсөж байна. Энэ нь та нарт бас эргээр эргэж магадгүй гэсэнтэй л биткойн кран майнинг явуулаад байгаа шүү. За амжилт.